За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Монгол хэлний хичээлээ үргэлжлүүлэн орж байна. За өндөр болоорой гэсэн энэ их сэдвийг унших чадварыг шалгах даалгаврууд ажиллуулнаа. За эхний алхам дараах ихийг анхааралтай уншаарай гэж байна. За өндөр болоорой. Багш нь эхний удаа уншиж өгье. Дараа нь хүүхдүүд маань өөрсдөө бие дааж уншаарай. Би автогаа хамт автобусанд явж байлаа. Хүн цөөхөн тул бид хоёр хоёулаа сандал дээр сууж яв. Тэгтэл хүнд тортой зүйл барьсан нэг эмээ ороод ирлээ. Би эмээ та ийшээ суу гэд бушуухан босов. Эмээ толгойг минь нэлснэ. Ямар сайн охин бэ? Өндөр болоорой гэд чихэр өглөө. Харин аав бусдыг хүндэлдэг ухаантай охин шүү гэд тухан дээр минь унсав. Өндөр наснаа хүндэлбэл өдөр болгон ийм гоё үг сонсох болов. Түүний хэлснээр өндөр болох болов. За би дааж 2-3 удаа уншаарай хүүхдээ. Алхам 2. Эхийг уншаад дараах асуултын зөв хариуг сонгоорой гэж байна. Эмээ хүүд яагаад чихэр өгсөн бэ? За бодоорой, эргэцүүлж бодоорой. За хариултыг харъя. Өрөвдсөн учраас, баярлсан учраас. За баярлсан учраас хүүд чихэр өгсөн. Өгүүлбэрээ гүйцэд болгож бичээрэй. За энд их сэдвийг зохиосон хүмүүс маань хүүд охин гэд ингээд ялгаатай бичсэн байгаа юм. За энэ одоо охин гэж хариулж яваарай хүүхдүүдээ. Охин гоё үг сонсохын тулд эмээд суудал тавьж өгснөө. За тийм үг гэсэн хоёр сонголт ял нэгийг нь хийцгээе. За гоё үг сонсохын тулд л одоо эмээд суудал тавьж өгөөгүй байна тийм ээ. Эмээг хүндлээд суудал тавьж өгсөн. Өндөр болоорой гэсэн үгийг чи юу гэж ойлгож байна вэ? За өндөр болоорой гэдэг маань хурдан том болоорой гэсэн үг гэсэн санаа юу? Эсвэл сайн хүн болоорой гэсэн санаа байх болов? За тэлгүй яах вэ? Сайн хүн болоорой гэсэн санааг нийтэд нь илэрхийлсэн байх нэ. Алхам 3. Үгсийг сонсоод ерөөлийн үгийг сонгоорой. Баярлалаа, гэлайлаа гэдэг энэ хоёр үгийг бид нар талархаж хэлдэг байж байгаа. За тэгвэл хичээгээрэй гэдэг маань хүнд урам зориг өгөх үүднээс хэлдэг. За өндөр болоорой гэдэг маань ерөөлийн үг байх нэ. За бид түрүүчийн монгол хэлний хичээл дээр өндөр болоорой гэдэг их сэдвийг ажилласан байж байгаа. Үргэлжлэлийн ажиллаа дууслаа. За өнөөдрийн үндсэн хичээл рүүгээ шилжье. За өнөөдрийн хичээл зохиолын баатрыг төсөөлөх. За 4-р сарын 12-нд монгол хэл. За хичээлийн сараа үргэлжлүүлж бичээрэй. Хичээлийн зорилго. Унсан зохиолын баатраа төсөөлөн бодож зан чанарыг шинжлэх, зохиолчийн цаад санааг ойлгох. За энэ бол бидний одоо энэ хичээлийн жилд анх олж авч байгаа ийм баатрыг төсөөлөх гэдэг мэдлэг чадвар болж орж ирж байгаа хичээл байх нэ. За энэ зургийг ажиглаад төсөөлөж бодоорой хүүхдүүдээ. Юуны тухай гарах болоо? За зохиолд хураг гарах нь байна. Арслан гарах нь байна. 3 дахь зургийг ажиглаж хартал арслан хураг хоёрыг нэг торон дотор оруулаад хорчихсон байж. За тэгвэл энэ дээр одоо юу гэж бодож байна вэ? Өөрсдийнхээ санаа бодлыг ээж авдаа ярьж өгөөрэй хүүхдүүдээ. За хичээлийн сэдв маань арслан хураг хоёр. Нэг удаа амьтны хүрээлэнд арслан өлөн байхад нь хураг хайж өгчээ. За
өлөн гэдэг маань хоол идээгүй, удаан хугацаагаар юм идээгүй байсны дараах энэ үйл явц байх нь байна. Өлөн гэдэг маань тухайн амьтан хоол идэхийг маш их хүссэн сэтгэлтэй байх энэ үеийг хэлдэг. За ингээд цааш яасан байгаа бол бүгдээрээ төсөөлж бодъё. За магадгүй хургыг одоо арслан шууд идчихсэн байж магадгүй. Өөр хургас зовтсон байж болох юм. За тэгвэл төсөөлөн бодоод бичээрэй хүүхдүүдээ гэж. За бүгдээрээ ярилцаад явчих. Энэ талаар өглөөний хичээл дээр хүүхдүүд маань ярилцсан учраас та нар аав ээжтэйгээ бас ярилцаад хичээлээ үргэлжлүүлж болно хүүхдүүдээ. За цааш нь сонсъё. Бяцхан хурга сайхан санаатай учраас араатны торонд огтхонч айсангүй. Тэр хурга арсланг ихийгээ гэж бодсон болтой. Тэрээр сагсгар араатанд дөхөж очоод инхрийхэн майлж туйлын ихээр хайрлан биширсэн нүдээр харж итгэсэн байдлаар очив. За цааш ямар үйл явдал болсон болоо төсөөлж бодоод ээж автагаа ярилцаарай. За хурга ихийгээ гэж бодсон байна арсланг. Тэгээд маш их хайрлж, биширж, хүндэлсэн, итгэсэн байдалтайгаар төхөж очсон. Хурга их сайхан сэтгэлтэй байх нь байна. За араатны хаан арслан түүнийг хайрлан бөөж өгöd буланд очиж хэвтэв. За тэгвэл одоо бүгдээрээ төсөөлж бодцгоё. Энэ хурга ямар амьтан байна? Арслан бас ямар амьтан юм болоо гэж төсөөлж бодцгоё. Арслан хургыг яагаад идээгүй юм бол? За хайрлсан байж болно. Өөрийнх нь үр төлж зулцгатай адилхан байсан байж болно, тийм ээ. Арслангийн зулцгийг гуйг гэж нэрлэдэг байж байгаа, тийм ээ. Эхийг уншаад ямар сургамж авсан бэ? Юу гэж бодож байна? Аливаа хүнийг ч юм уу, аливаа амьтныг хайрлах юм бол тэр амьтан эсвэл тэр хүн ч юм уу, тийм ээ, буцаад чамайг заавал хайрладаг гэсэн санааг авсан гэж хүүхдүүд хариулж байсан. За арслан ямар зан чанартай амьт юм болоо? За хүчтэй байж болно, тийм ээ. Бас зоригтой. Ер нь бол аймаар харахад сүрдэм ийм одоо араатны хаан арслан гэж нэрлэгддэг байж байгаа, тийм ээ. За бас хургыг хайрлсан, хайрлах сэтгэлтэй, өрөвдөж инкрээлдэг ийм сэтгэл гаргасан байна хурганд, тийм ээ. За тэгвэл хурга ямар зан чанартай амьт юм болоо? Яагаад тэр арслан хургыг идээгүй юм болоо гэд та нар бодож байхад хурга маань инхрийхэн бас зоригтой, айхаа мэддэггүй, хайрлах сэтгэлтэй, бас хөөрхөн. Одоо хурга айж зүхтаал учиргүй майлал ингээл гүйсэн бол арслан их хөлсөн байсан учраас идэх боломжтой байсан тий. Тэгтэл хурга тэгсэнгүй инхрийхэн дуугаар майлаад айхаа мэдхгүй дөхөж очоод одоо ихийгэл гэж санаж байгаа учраас маш их хайрлж биширсэн хүндэлсэн ийм сэтгэлээр очисон учраас арсан түүнийг идээгүй өнгөрөөсөн ч байж магадгүй, тийм ээ. За их сэдвийг ахаад сонсъё. Энэ их сэдвийг одоо маш нямбай хичээнгүү бичиж аваарай хүүхдүүдээ. Энэ хооронд багш нь уншиж өгч бай. За даалгавар нь ихээс ялгах хэвшигтэй үгийг олоорой гэсэн байна. За ялгах хэвшигтэй үг гэдэг маань хоолойн гээг хэлний гээгээс хэлний үзүүрийн энийг
хэлний үгийн ингээс ялгасан богино гişгүүдийг хэлдэг байж байгаа. За арслан хураг 2. Нэг удаа амьтны хүрээлэнд арсланг өлөн байхад нь хураг хайж өчээ. Бяцхан хураг сайхан санаатай учраас араатны торонд огтхон жайсангүй. Тэр хураг арсланг ихийгээ гэж бодсон болтой. Тэрээр сагсгар араатанд дөхөж очоод инхрийхэн майлж туйлын ихээр хайрлан биширсэн нүдээр харж итгэсэн байдлаар очив. Араатны хаан арслан түүнийг хайрлан бөөж өгөөд буланд очиж хэвтэв. За их сэдв дотроос хураг гэдэг үг маань ялгах хэрэгтэй үг байх нэ. За 2 дугаар ангийн монгол хэлний хичээл маань маш их зөв бичих дүрмтэй холбоотой үгсүүдийг тайлбарладаг ийм хичээл байж байгаа. За дараах бүлэг үгс зөв бичих ямар дүрмэнд хамаарах вэ? Зөв харгалзуулаад бичиж агаарай. Хүрээлэнд, майлж, харж, буланд, торонд. За дүрмийн холбогдолтой хэсгийг нь доогуур нь зурчихсан байж байна. За биширсэн, очиж доогуур нь зурсан тэр хэсэгт л анхаарлаа их сайн хандуулах нь байна. Дөхөж байхад. За өнгөөр ялгаж дэвсгэрийг нь өнгөөр ялгацсан байгаа учраас адилхан дүрмийн үгсүүд нэг өнгөн дээр бичигдсэн байна гэж ойлгоорой. За заримдаг гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч орвол балархай шиг бичнэ. Заримдаг гээгүүлэгч гэдэг маань цоожоор засаад тушаачих гэдэг үгэнд орсон 9 гээгүүлэгчийг хэлдэг байж байгаа. Тэгвэл энэ 9 гээгүүлэгчийн дараа ахаад 9 гээгүүлэгч орох юм бол балархай шиг бичнэ гэсэн дүрм аль нь вэ? Сайн ажиглаарай. Дараа нь үгийн дунд орсон жишийн дараа балархай шиг шаардлагатай бол их шиг бичнэ. За аль бүлэг үгс байгаа юм бол хараарай. Дараагийн дүрм нь ихшигт гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч орвол шууд бичнэ. За холбъё. Хамгийн ихний хүрээлэнд майлж гэсэн энэ ногоон дэвсгэртэй үг энэ хамгийн доор гарч ирсэн дүрмтэй холбогдлоо. За биширсэн очиж гэдэг үг маань энэ жишийн дараа балархай шиг шаардлагатай бол их шиг бичнэ гэсэн энэ дүрмтэй холбогдсон. За заримдаг гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч орвол балархай шиг бичнэ гэдэг маань дөхөж байхад гэдэг хоёр үгэн дээр хамааралтай юм дүрм байх нэ. За дэвтэртээ маш сайхан юм бай бичиж аваарай хүүхдүүдээ. За багш нар гэрийн даалгавар өглөө. Тэгтээ минутын уншлага хийх л даалгавар өгнө. За энэ хичээлийн дараа багш нь энэ 4 сарын 12-наас 13, 14, 15, 16 хүртэлх энэ 5 өдрийн даалгаврыг нэг мөсөн оруулах учраас энэ минутын уншлага хийх гэсэн энэ хичээлийг бас давхар хийнэ. Анхаарал тавьсанд баярлалаа. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүд маш сайн байна. Баярлалаа.